Хор гэж юу яриад хаана бид нэг юуг хордуулаад байгаа юм бэ? 18 онд энэгээр өч. Танаа чи ямар үйлдвэр юм бэ? Маа аккумуляторын үйлдвэр. Энэ доор нөгөө юу цаанч чинь яг энд байсан байхгүй газар дээр. Тэгээ сүүлд нэгэ бетон. Энэ аккумуляторын шингээ танаа хаашаа асгав? Асан. Хөрсөнд шингээдэг гэд тухай даруй санд хийжсэн юм биш үү? За би энэ зогсож байгаа аршаан болгоо танилцуулъя гэж бодож байна. Энэ аршаан болог бол одоо Богдхан уулын зүүн урдлын ам болох шавартай ширдэгтэй амны одоо адагт байдаг гоожуур худаг гэдэг ийм аршаан байна. Энэ аршааныг Улаанбаатар хотынхан болон Налаа хонхрынхан бүгд л одоо сахарын аршаан гэж шүтэж дээдлж ингэж ууж хэрглэж байгаа ийм аршаан байна. За энэ аршааныг бол одоо төмөр замын саатлаас ундардаг байсныг төмөр зам тавихтаа энэ хоолоогоор одоо нааш нь татаж гаргаж тэгээд төмөр замаа тавьсан байдгийг. Тэгээд энэ аршаан бол энэ шавартаан гол энэ орж ирж байна, ширдэгтэй гол энэ орж ирж байна. Энэ голтой нийлээд тэгээд доошогоо одоо төр урах шажуу урахын амны хөлийн голтой нийлээд туулгод руу одоо сутгадаг ийм одоо булаг шандууд байгаамаа. За тэгээд энэ булаг шандын маань одоо дэргэд хонхор нуур гэж одоо үзэсгэлэнтэй холбоо буруу нуур байгаа. Энэ нуур бол хүмүүс мэдэндээ шагаан тойрон болдог. За тийм үзэсгэлэнтэй сайхан байгаль байгаа. Энэ хонхор нуурын энэ сав газар Заламтгол нэртэй компани аккумуляторын үйлдвэр байгуулсан. Үүнийг одоо ард иргэд одоо олон жил одоо хөөцөлдөж байна. Олон удаа хаалгасан, олон удаа нээж хулгаагаар ажиллаж байна. Тэгээд энэ оршин суугчдын одоо эрүүл мэнд, аюулгүй байдал, за энэ одоо мал сүргийн эрүүл мэнд үр төлөвийнх нь одоо гажигтай төрж байгаа байдал гэдэг энэ олон асуудлыг дагуулсан ийм одоо олон нийтийг цочроосон асуудал болоод байна. Явдаг үгээд цагдаа нар орондоо тэгээд ийсэн яасан. Цагдаа нар бас олдгдсан байсан тий. Танаа чи ямар үйлдвэр юм бэ? Маа аккумуляторын үйлдвэр. Аккумулятор? Дахин боловсруулах үйлдвэр. За. За та нар одоо гарчих уу? Одоо зураг хүргээ аваа болцсон бол гарчих. Аваагүй л. Гарчих. Та нар гарчих. Та нар байгууллагын хаалга эвдээ ороод иж болдог юм биш үү? Та нар Монголын газар Хор гэж юу яриад хаана бид нэг юуг хордуулаад байгаа юм бэ? 18 онд энэгээр өчнөө одоо Энэ өмнө 19 онд хааж исэн юм биш үү? Одоо Тий, хааж исэн байна. Яагаад нэг ингэ сайт майк гэсэн нутгийн иргэд. энэ аккумуляторын шингээ танаа хаашаа асгав? Асан. Хөрсөнд шингээдэг гэд тухай даруй санд хийжсэн юм биш үү? Өдөр шөнөгүй л ажиллаж байна. Тэгээд манайх одоо зунд нь энийхээ урд нь өвлөний хойно гарч өвлждөг айл. Жилийн 4 үйлрэлтэл ерөөсөө энд мал идэ тэгээ зүг байж идэг. Тэгэл энэ хойноосоо салхилуул 100-ны цаанд бол хураа кисэлтэй өнөртэй л юм шатаад юм яад их хэмжээний утаа гарна. Тэгээд энэ төмөр зам дагаад нааша энэ шорон замаар олон тооны том аврын машинаар аккумулятор зөв. Тэгэл хүм малгүй л хордож байна дөө. Улаанбаатар хотын ундны усны үүс өрлөл хардгуул энэ тархин дээр л ерөөсө хардгуулгын үйлдвэр байгаад шүү дээ. Том шалаандууд чиргүүлтээд хоёр талаараа дүүрэн гэрэл болсон шалаандууд ирэл дандаа шөнөөр ажиллана. Одоо бүр сүүлийн үед бол энэ зунжинга өдөр шөнөгүй ажиллалаа. Тэгэл одоо хойдолт нь манах цусдаг. Тэгэл ерөөсө ойрхон газар хэдхэн 100 м. Тэгэл ерөөсө амьсгаж болохгүй. Тэгэл бүр бачимдаа л. Бид нар ч одоо эрүүл мэндэл бодож л сахар аршил гэж ирээд эндээс уугаад байгаа шүү дээ. Тэгэхэд одоо эндээс ингээл эдгээр ингээл хардгуулгаар энэ нуур ус бүхэн бохирдуулаад тэрийг бид нар аршаан гэж уугаад ингээл мал нь энэ нуурыг уугаад ингээл хордоол. Одоо ингээл хүн малгүй он ч одоо мөхлөө шүү дээ. ач ирдэг савууд нь энэ. За. За одоо ингээд эдрийг ингэж очиод энэ каньерээр ийшээ гаргаад тэгээ энд ингээд тэрэндээ дэвждэг юм байна.
Сая зуухан шатаацсан биш шатаач тий. Тий. Тэгээд шингэн нь одоо наашаа яваад. Энэ хараад ирсэн. Энэ шингэн нь ингэж байгаа юм байна. Гэрлээ. Энэ Гэрэл алтай. Тэгээ ингээд энэ дээр суванцар юу гэстэй хоёр ингээд ялгчдаг юм. Тэгээ хунтруудын энэ дээгүүр ингээд бутлаад ингээд гэстэй нэг. Одоо тэгээ энийг яадгийг ингэж задлах технологи гэж юм байх. Манайх одоогоор бол зүгээр ерөөсө туршилтын хэмжээгээр явж байгаа. Манай тусгай зөвшөөрөл 1 жилийн тусгай зөвшөөрөлтэй байж байгаа. Одоо тусгай зөвшөөрлийн сонголт хийгдээ явж байгаа. Тэгэхээр манайх ерөөсө тийм хууль бус хийсэн юм байхгүй. Энэ ард иргэдийн ярьдаг шиг манайхыг одоо бараг хөхрийн хүчлээ энэ нуурлуу хийдэг гэдэг. Манайх за би хөхрийн хүчлээ сав хамаагүй би үзүүлээ. Манайх хөхрийн хүчлээ цуглуулах савд хөвдүүлж аваад энэ манай хөхрийн хүчлээ агуулах дотор байж байна. Манайх шалаа хүртэл бүр шинжил сайжруулах метр 60-ын зузаантай байгаа. Бетон. Дундаа пилонк дэвсээд хар цаасан пилонктой. Тэгэхээр манайхаас ерөөсөө ямар ч тийм шингэн алдагдах нөхцөл юу ч байхгүй тийм гэсэн үг. Энэ хүмүүсийн одоо яг юу яриад байгааг би өмнөдөө мэдэхгүй. Манай хөрийн хүчлээ суулгах сав нь энэ. Банк нь энэ. Энийний доотал дахиад метр 60-ын бетон байгаа. Энд чинь одоо энэ талд байсан саяын савыг харсан шүү дээ. Тэр савтай ижилхэн ийм савн дотор цуглуулж аваад энэ гурваар шүүж аваад хамгийн сүүлийн цэвэр сав нь эндээ хийгдээд хөрийн хүчлээ шүүгээ авчдгийг. Тэгээ хадгалах сав нь тэнцээ байна. Христиантиг тогоо шиг юм дотор байсан шүү дээ. Сая тэр Энэ доор нөгөө юу цаандаг чинь яг энд байсан байхгүй газар дээр. Тэгээ сүүл нь ингээ бетон. Зүгээр уус Тэр уугаад тасаа зүгээр усан чи. Зүгээр усан бол чи уугаад тасаа чи. энэ гэсэлтэй биш. Тэр гэсэлтэнүүдээ гадаа савнд хийсэн байгаа боловч тэр нь өөрөө. Тэгэхээр одоо энэний доор өмнө нь бол нөгөө нэг Хуучин цооногуд яг энд байсан. Энэ дүүр ингээд аккумулятор дээр нуураад бид нар зайлуулад цооногийг нь гаргаж ирсэн байхгүй юу? Гэтэ энэ тэндээс Одоо чи өөрөө сая туршилтын эргээд ярих юм. Туршилтын байтугай 16 онд 117 тонн гаргах уу? Туршилтын байдлаа 23 онд 180 тонн гаргах уу? танааха одоо шингэний хаашаа нийлүүл ямар компани? Манайх Эрдмийн компанитай гэрээтэй. Ерөөсөө ер нь бол хөхрийн хүчил гэдэг юм чинь зис угаахад ашигладаг. Гэхдээ тэрийг гаднаас хүмүүс дандаа импортлж оруулж ирдэг тийм үү. Тэнгүүд энэ хөхрийн хүчлийг бид нэр ингэж шүүж цэвэршүүлээд зис угаах компанид л ерөөсөө нийлүүлж байгаа. Энэ хүмүүс манайхыг ерөөсөө ингэж яг яагаа ингэ гүтгээ дайраад байдгийг ер нь ойлгохгүй байгаа. Энд чи би дотор нь байгаа хүн шүү дээ. Бүх юмаа мэдж байгаа шүү дээ. Эрдэнэт эдийг нийлүүлсэн гэдэг. Тийм сард тийм гэрээ акт нь юунд байгаа. Та тэрийг харуулж болох нэгдүгээр хоёрдугаар одоо сард хичнээн хэмжээний. Гэхдээ одоогор бол ерөөсөө яг хичнээн хэмжээтэйг яахгүй байна. Ямар ч гэрээтэй одоо эндээс үйл ажиллагаагаа явуулаа эхлэх юм гарсан бүх юмаа нийлүүлээ явна л гэдэг юмтай байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд сая ярьж хичнээн тооныг гараад тэднийхээ шинэ. Тэрний тоо хэмжээг нь бол би мэдгүй маа захиралд л байгаа. Тэгэхээр бичиг баримтны өмнө тэнцээ байгаа шүү дээ. Таныхаар бол одоо сая жилийн өмнө танах ажиллаж эхэлсэн гэсэн. Ер нь бол тийм. Одоо тэгээд бэлтгэл ажлын юм л явагдаж штэ хаа. Бид нар ингээд ажлуудад экспорт нь гаргацсан юм. Наа чи айл өмнөх хэдэн жилийн юмнууд байж байгаа штэ. Одоо танах хичнээн ер нь ажилтнаа ямар хүмүүс вэ? Маань гадаадын 7 ажилчин байна. Тэр ажилчид бол бүх юм нь хууль ёсны дагуу визтэйгээ гэрээтэйгээ байгаа. Тэгэхээр Монгол ажилтан бол одоогоор 2 байгаа. Тэр маань 2 мөн Улаанбаатар явсан амралтаар. За ингээд одоо нийт 9 ажилтнтай. 7 ажилтан ямар улс ирнэ бэ? Хятад улс ирээд байгаа. Дандаа гэрээтэй визтэйгээ оршин суугатаа хүмүүс байгаа. Өмнө энэ нүүлээр хаагдчихсан юм байна шүү дээ. Одоо 19 онд тэр улсын хурлын бүр үргэлжлэн байнгын ороо дээр хэлэлцээ. За тий тэгжсэн юм байна. Тэгээ гол нь нөгөө нэг би таны царайг оруулах байгаа шүү дээ таны хүслээр тий. Тэгээд гол нь нөгөө нэг аккумуляторын шингэнийг ингэж хөрсөнд тийм байх. Энэ агуулгах дотор одоо ийм баглаа боодлын лацдсан савн дотор бүгдийг хадгалаа л байж байгаа. Одоо шатаасан хэсэг нь хаадлаа. Би энэ ч зүгээр манаа чигээл үйж шүү дээ. Одоо сүүлийн хэдэн сар өдөр шөнөгүй ажиллаж байгаа нөхдүүд байхгүй юу? Тэгээд энэ машины аккумуляторын батарейг ер нь ямар одоо гормоор, ямар журмаар одоо тээвэрлэх ёстой юм. За тэр
аюулгүй байдал тэр юм байхгүй. Зүгээр саагуулаад авчираад ингээд овоолоод өвс нуруулж байгаа юм шиг ингээд овоолцсон байдаг. Тэгээд тэр чаан руу оруулж байгаа тэр шугам нь болохоор бетон төссөн тийм ээ. Газраар явдаг. Тэгээд тэр хадгалж байгаа чаан нь болохоор тэр газрын хөрдөнд хөрсөндөө алддаг, шингээлт явуулдаг. Ийм их үл одоо бохир зав юм 19 онд харагдсан шүү дээ. Тэгээд тэр хэвээрээ л ажиллаж дээ. Ийм одоо сүйтгэл явж шүү тамнэ. Маш хэцүү байна. Энэ ард иргэдийн одоо толгой тарих өвдөж जैन, мал хувь нь одоо хордож जैन гэдэг ийм гомдол бол одоо сүүлийн 10 хэдэн жил бол тасраагүй. Энэ үйлдвэр тухайн үед ажиллаж байхдаа одоо энэ цэнхэр дээртэй байшин, энэ модны цаатлын энэ дан байшинд гисэлтайгаа ураагаад энэ хашаан доогоор ингэж гоёжод одоо энэ жалгаар ингэж урсаад ингээд хөлийн нурлыг ил орж ирсэн тохиолдол байгаа юм. Бид нар шинжилгээ авахад энэ жалгын зүгээр энэ хашааны гадна шүү дээ. Жалгын энэ эрмэг дээр л шинжилгээ авахад энэ дээр л эндээс хүнд виталаар бохирдол нь бүр 10-20 дахин илүү гарч ирсэн. Одоо ингээс салхин энэ урд талаас олох юм бол ийшээ нуурлуугаа энэ 42-ийн аршаан луугаа тэгэл энэ авиг ингээд амар муухай хар утаа идэг. Манай энэ нутаг одоо ингээд хөрсөн дээрээч хөрсөн дорооч одоо ингээд бохирдож байна. Энэ харийнхан ирээд Монгол орны өмнө гэж бохирдуулаад энэ үр үндэс нь бүхэд бэлэн болоод байна. Монголчууд одоо энэ хүнийхээ төлөө одоо төвчгүй л болохгүй болжээ. Одоо ухрах газар гიშгэх газаргүй болох нэ. Үр хөгдөд нь эрүүл сайхан газар нутаг үлдэхгүй болох нэ. Энэ хөрсөн дээр байгаа өв сургамлагч нар бохирдчихаар энэ мал идлээ. Дараа нь бид нар тэр мах сүүг нь хэрэглэнэ. Бүгд одоо ингэж хордож байна. Дороо хөрсөн дороо шингэж байна. Энэ чи усын уугаад бид нар соод ингэж хордож хийж байна. Энэ чи ирээдүйд улам л хордно. Улам л энэ цаашаа ахна. Тэгэхээр энэ хүнийг одоо бид нар одоо л тасан зогсоохгүй бид нарт одоо ямар ч хожим гэж хэлэх юм байхгүй болоод байна. За бид бүхэн 2019 онд өргөдлийн байнгын хорон дээр одоо олон зуун хүний гомдол ирсний дагуу ирж шалгаад Баянзүрх дүүргээ сонгосон гишүүдийн хамт ирээд энэ заламтгал компани энэ үйл ажиллагааг зогсоосон байдгийг. Заламтгал компани ажилчдыг үл юу хятадууд л байгаа л да. Энэ хятадуудад бол хар тугалгал хэрэгтэй болохоос биш монголчуудын одоо эрүүл амьдрах, за аюулгүй байх. За тэгэл энэ байгаль орчны одоо хордлого сүйтгэл бол ямар ч хамаагүй юм байна. Энэ нөхдүүд бол өдөр шөнөгүй ажиллаад нэг хэдэн хар тугалганы гулдмаа хийгээд зүхтааж явал тэгэл болоо. Тэгэд 19 оны одоо шалгалтаар олон зуун тонн хөхрийн хүчил одоо гарч байгаа шүү дээ энэ аккумулятор батарейнаас чи. Энийг яасан бэ гэхээр Эрдэнэт рүү 1 тонныг өгсөн байдгийн. Бусд олон зуун тонн хөхрийн хүчил хайцсан бэ. Үүнийг бол одоо байгаль орчны яамны сайд, байгаль орчны яамны одоо энийг хамаарч байгаа дарга нар за нөгөө төгөр Монгол улсын засгийн газар нөгөө төгөр одоо энэ мэрэгжлийн хаалт авигалтай тэмцэх газар цагдаа тагнуул одоо онцгой анхааралд аваач гэж одоо хүсэж байна. Сая ковидын үед эдгээр нууцаар ажиллаж байсан. Түүний дараа ямар ч ажиллах эрх зүйн орчин байхгүй байхад усны газрын нэг лоббижж Улаанбаатар хотын цэвэр усны гадна мужийн хилийг уг нь эднийх өөрө хил дотор байгаад байсан. Тэгтэл хилийг татуулаад хилийн гадна өөрсдөө зооныг гаргуулсан байдаг. Тэгчээд өнгөрсөн оны 4 сард байгаль орчны яам дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүссэн. Энд нь миний бие оролцож тухайн байгаль орчны наривчлалын үнэлгээний мэргэжлийн комиссийн зүгээс дүгнэлтийн энэ хууль бус байна, энэ урдны дүгнэлт энэ хор сармагжаагүй байна гэдгийг баримтаагаар үгүйсгээд эрхийг олгоогүй. Гэтэл тухайн асуудлыг хариуцж байсан байгаль орчны яамны мэргэжлийн комиссийн дарга уран чимэг намайг гарсны дараа дараагийн хурал дээр намайг хасж хагаад тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм. Байгаль орчны наривчлалын үнэлгээнд баталсан байгаа юм. За 2015 оноос хойш Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу хонхор нуурын яг баруун хойдолд байдаг. Одоо олонний нэршлэр бол сахарын аршаа. Хуучин нэршлэр нь бол оргидгийн булаг гэдэг. За энэ аршаан усыг одоо хамгаалж тогтжуулж янзлдаг хүн бий байгаамаа. Хөхрийн хүчил буюу одоо кисэлдаа гэж ярьж байгаа шүү дээ. Аккумулятор дотор байдаг кисэлдааг бол одоо хаашаа хийдэг нь тодорхой бус одоо ийм том тогоо шиг юм хийсэн. Тэр нь бол доошоо асар гүн байна. За тэгэхээр бидний сэжиглэж байгаагаар энэ бол газрын хөрс рүү орж байгаа юм байна гэж үзэж байгаа. 2019 онд бол энэ үйлдвэрийг хаасан одоо энэ үйлдвэрийг хаах шийдвэр одоо төрөөс гаргасан боловч эргээд ингээд ажиллаад байна. За та энэ тхий оршин суугч байх тийм ээ. Тийм ээ, би энэ хойдолд байдаг.
Оршин суугч 11-р оны оршин суугч. Бид нар одоо энд ямар ус малдаа уулгаад бид нар өөрсдөө ямар орчинд байгаад байгаагаа мэдэхгүй. Тэгээ энэ биднэрт одоо үнэн зөв мэдээлэл өгөөч гэхээр нуугаад нуун дарагдуулдаг өгдөггүй. Тэгээ одоо бид нар хамгийн сүүлд өөрснөө ингэж тэмцэж шинжил судалж өгөөч гэж ингэж явж байна. За өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны ард иргэд хонхор нуруу аврыг гэдэг ийм хөдөлгөөнийг одоо үүсгээд байгаль орчноо хамгаалъя, үр хүүхдээ хамгаалъя, мал сүргээ хамгаалъя гэсэн ийм одоо хөдөлгөөнийг бий болгож байна. Энэ хөдөлгөөн бол одоо зүй ёсны одоо үйл ажиллагаа гэж би бодож байна. Тэгэхээр энэ одоо ариун дагшин гол нуурынхаа хөвөөн дээр одоо нэг 200 м хүрж байгаа мөг ийм зайд одоо аюултай хай гэдэг үйлдвэр байгуулад тэгээ тэр нь одоо хүн амьтаа оруулдаггүй, тэгээ шөнөөр ажилдаг. За тэгээд хүн амьтны толгой төрүүн өвддөг. За хордлогонд өртдөг. За айлын одоо хүүхдийн цусны шинжилгээ авахд одоо хар тоглоны хэмжээ 8 дахин илүү байх жишээтэй. За нуурын одоо хурдсанд лаг үүссэн бүр одоо энэ одоо хөхрийн өвчлийн лаг үүссэн. Энэ нь болохоор 15 онд мэдгдсэн биз дээ, одоогоос 10 жилийн өмнө. Тэгэхээр энэ нууранд бол одоо шувуу ир суухгүй байна, адуу уухгүй байна гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ гол ус нуур бол Улаанбаатар хотын ард иргэдийн одоо эрүүл ахуйтай шууд холбоотой. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг үүсгэж байгаа ард иргэдийн одоо яалтчгүй л одоо бухимдал, цөхрөл, гутрал тэгэл энэ хятадуудын аяглаж байгаа энэ байдал үнэхээр одоо дээцэгтэй өрсөн байна. Тэгээд энийг хонхор нуруу аврыг хамгаалъя гэсэн хөдөлгөөнийхэн Монгол улсын ерөнхийлөгч болоод байгаль орчны яамны сайд, улсын их хурлын байнгын хороод тэгээ иргэний нийгмийн байгууллага бүгдэнд нь одоо өнөөдрөөс эхэлж хандж эхэлж байгаа юм байна. Тэгээд ард иргэд минь ер нь бид бүхэн л одоо газартаа, нутагтаа эзэн байхгүй бол бусд одоо гадны хүмүүс бид нарыг хайрлахгүй шүү л гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ хөдөлгөөнд нэгдхийг бас уриалж байна. Тэгээд энэ жал чинь бий болсон. Түүнээс одоохын эргээд залгаа.